Ариг бүхийн тухай гэхдээ бас сони юм байна. Одоо жишээлбэл Рашид эдийн судрын чуулган дээр бол ариг бүхийн тухай бүр тусад нь нэг бүлэг бичсэн баг. Тийм ээ. Тэгээд энэ Рашид эдийн бичсэн Шуабы Панжгана гэж ном байдгийн 5 удмын судар гэсэн үг. 5 удмын судар гэдэг нь одоо Чингис хаан Зүч, Цагаатай, Өхөөтэй, Тулуу гэдэг тэр 5 удмынхны түүхийг бичсэн судар тэн дээр бас тусад нь бичсэн баг. Тэгэхээр магадгүй Илхан тулсад бол ариг бүхийг 5 дугаар хаан мөн яг богино хугацаанд байсан. Тэгтээ 5 дугаар хаан мөн гэж үзсэн байж магадгүй юм уу? Тэгээггүй бол одоо Рашид эдийн тэгж их нарийн бичихгүй л байх л та. Ер нь ариг бүхийн тухай жоохон дэлгэрэнгүй мэдэн тэр судраас л гарч байгаа шүү дээ. Ариг бүхийг хар хоринд өргөмжлөхэд бол Зүчийн удам, Цагаатай удамаас хүмүүс байгаад өргөмжилж байгаа байхгүй. Ер нь бол одоо хууль ёсны гэж үзэх юм бол Монгол нутагтаа хийсэн үү хийсэн одоо юуны Алтан ургийн 4 одоо салаанаас хүмүүс байгаад дэмжсэн үү дэмжсэн ариг бүхэн хууль ёсны хаан юм шиг харагдаад байгаа. Тэгж харагдаад байгаа юм зүгээр ариг бүхийг дэмжсэн хүмүүс гэвэл Мөнх хааны хатан дэмжсэн байгаа юм. За Мөнх хааны хүү 2 хүн хоёулаа дэмжсэн байгаа. Асуудай уран даш 2. За тэгээд Өгөөдийн ач Дурч, Цагаатын ач Алгуу, Зүчийн ач Хурамши, Хүлгүүгийн хүү Жумгур гэд ингээд нэр нь байгаад байгаа байхгүй. Ховлоод явуулсан загталтаа нөгөөдөл нь тэгж байгаа. Баруун хойд зүгийн Харьяат хаан хөвүүд хуралдаа хийж ордон дэлч илгээж бидний ургийн ёс заншил хан улсын хуулиас өөр билээ. Хятадаас өөр шүү гэж байгаа шүү дээ, тий. Эдүүгээ таны бие хан улсын нутагт оршиж нийслэл болон олон хотууд байгуулан тэдний хэлээр унших хүчийг сурж хан улсын хуулийг хэрэглэх ахвал хуучин суртал ёс заншил яах юм бэ гэж. Айгүй тодорхой үзэл сурталын байр суурийг илэрхийлж шүү дээ. Чи хятадчлагдж байна. Бид нар тэгж хятадчлагдчихгүй. Бид нар талынхаа нүүдэлчин юм хадгална гэж. Энэ бол ингээд нөгөө ариг бүхэн үзэл сурталыг хайдуу шүүрээд авчиж байгаа. Тэгэд энэ чи хувлаг нас бартал асуудалгүй үргэлжилж байгаа шүү дээ. Яг гэвэл мань нэг чинь дэмжих хүмүүс гарч ирээд Сайн бацхан сонсогчдоо Монголын гигцэн түүх подкастын ээлж дугаар хэлж байна. За нэвтрүүлэгтээ хамтран ажиллагч Denk Farm. Германд үйлдвэрлэв. Эрүүл мэндэд чанарыг Denk Farm. За хаадын тоглоом 1 2 3 гэдэг одоо тийч кино нь бол нэлээд олон зурвал та одоо хэдийг амжуулж чадах юм байна. Юу хоёлаа уул нь 3 дахь дугаар чинь голцоо намтар байдаг тий. Тэгээд ариг бүхийн тухай яриашгээд хүсэлтэй айгүй их ирдэг. Уул нилээ ирт ирж байна. Тэгээд нөгөө түрүүчийн дугаар хаадын тоглоом гэд ярьцсан. Ариг бүхийг ярихаар дахиад яг л нэг хаадын тоглоом руу орно л доо. Тэгэхээр хоёлаа ариг бүхийг ярьж байгаа хаадын тоглоом 2 болгоод юу явчихвал яасан. Ариг бүхийн намтар ба хаадын тоглоом юм уу? Тийм хоёр уургалыг хиндэ та. Тий хаадын тоглоом ариг бүхийн намтар. За болиод өгөө. Ийстэ сэдв дуусахгүй. Монголын түүх гэдэг хизээч дуусчихгүй сэдвтэй. За яг ариг бүх гэдгийг ер нь бас их нэлээд нууцлагдмал гээгцэн түүхтэй хаадын нэг юм шүү. Тэг энэ ч бас учиртай л да хөрхөө. Яг гэвэл эн чинь хублээтэй тэмцэлдсэн хаан ширийн сум гэдэг. Баг дүүн. Тэгэхээр хублээтэй тэмцэлдсэн учраас Юан улсын сударт ерөөдөө нэг бол эсрэгээр сүргээр бичнэ, нэг бол огт юуч бичихгүй, тийм үү? Хоёрдугаарт энэ Мөнхийн дараа хаан ширээ сумх тэмцэлтэй холбогдуулаад ер нь хүлгүүгийн хүлгүүчийн ерөөдөө хөвлийн талд орчиж байгаа шүү дээ. Мөнхийн дараа хаан ширээ залгамжлах маргаанаас болоод ерөнхийдөө цагаатайхан савлаад байгаа. Зүчийнхэн бол ариг бүхийн талд ороод
Илхант улсын бол хувлын талд орчиж байгаа шүү дээ. Тэгээ хоёлоо дахиад байнга ярьдаг нөгөө манай Монголын түүхийн гол их сурвалжууд нь нэг бол Хятадд байдаг, нэг бол Илхант улсад байдаг гэд. Тэгэхээр нөгөө хоёр гол их сурвалж нөгөө хариг бүхийн тухай бичвэл сүрэг бичдэг. Эсвэл одоо огт бичдэг ч юм уу. Нэг ийм юмнаас болоод гэгч чадах. Бас сонин гэвэл сонин хүн. Тэгтээ одоо жишээл хүмүүсийг ингээд хариг бүхийн тухай яриач гэдэг харна. Юмнуудыг ухаж үзлээ л дээ. Нэгдүгээр хариг бүхийн тухай тухайлсан судалгаа алга. Хоёрдугаарт хариг бүхийг их Монгол улсын 4 дахь хаан гэж үзэх үгүй юу? Биш энэ үлээ. 5 дахь хаан гэж үзэх үгүй юу? Гэдэг нэг асуулт гараад ирж байгаа. Хариг бүхийн тухай тэгтээ бас сони юм байна. Одоо жишээлбэл Рашид эдийн судрын чуулган дээр бол хариг бүхийн тухай бүр тусад нь нэг бүлэг бичсэн баг. Тийм ээ. Тэгээд энэ Рашид эдийн бичсэн Шуаб Панжгана гэж ном байдгийн 5 удмын судар гэсэн үг. 5 удмын судар гэдэг нь одоо Чингис хаан Зүч, Цагаатай, Өхөөдөө, Тулуу гэдэг. Тэр 5 удмынхны түүхийг бичсэн судар тэн дээр бас тусад нь бичсэн баг. Тэгэхээр магадгүй Илхант улсад бол хариг бүхийг 5 дугаар хаан мөн яг богино хугацаанд байсан. Тэгтээ 5 дугаар хаан мөн гэж үзсэн байж магадгүй юм уу? Тэгээгүү бол одоо Рашид эдийн тэгж их нарийн бичихгүй л байх л та. Ер нь хариг бүхийн тухай жоохон дэлгэрэнгүй мэдэн тэр судраас л гарч байгаа шүү дээ. Тэр хоёр судраас өөр ер нь хаан ч юу ч бичигдэхгүй шахуу байгаа. Юан улсын судар дээр нэг жоохон байна заа тэгэл байхгүй. Тэгээд энэ Рашид эдийн бичсэнийг харахаар ер нь бол хариг бүхийн нутаг гэж те. Нутаг гэхээр эн чинь урайхай хэрэгсийн нутаг болоод байгаа. Одоогийнхороо шүү дээ гэсэн үг. Одоогийнхороо тий. Киргизийн нутаг гэсэн үг шүү дээ. Урайхай нутагт цуслал нь байдаг. Хэрэгсийн нутагт өвлжөө нь байдаг гэсэн юм бичсэн байна. Тэгээ энийг нь үзэхээр энэ хүн бол Сархагтаны Бэхий хатны удмын нутгийг өвлж авсан. Айл юм отгон шүү дээ. Тэгж юм харагдаад байгаа. Тэгээд энэ одоо хим хэмчүүд гол гэж одоо энэсэ мөрөн тий хим хэмчүүдийн тэндийн залгаа урянхаачуудын нутаг тэгээ баргууд байдаг байсан баргачин төхөн мөнтер гэсэн энэ нутаг бол ингээд хариг бүхий харьяа нутаг юмаа гэж Рашид эдийн сударда бичүүлдээсэн байгаа юм л да. Сархагтаны Бэхийн 4 янзын ийм 4 хүү байгаа их сони нэг ээжийн 4. Жишээлбэл хэн бол за мөнх бол бага наснасаа эхлээд эцгээгээд байгаа аянданд явсан. Тэгээд эцгийнхэн тэр жанжны ур чадварыг өвлж авсан. Дээрээс нь мэдээж эцэг амьд байсан учраас мань хүнд төр захирах ухаанаас зааж сургасан л байж таарна. Мөнх бол нэлийн тийм алсын бодолтой стратегийн төлөвлөлт хийдэг хүн болох нь харагдаад байгаа. Энийг хоёулаа Сүм улсын дайны үед мөнх ингэж төлөвлөсөн юм а гэдээ ярьжсэн тийм. Тэр чинь тийм Байлдааны театрыг тийм өргөнөөр харж чаддаг хүн биш үү? Чигээрээ дайраад болдгоо хүн бол баруун талаар нь ороо энтер гээд бүр Дали улсыг эзлээд Вьетнамыг эзлээд тэр бол баргийн хүнд толгойд орохгүй юм сэтгэж штэ тий. Нөгөө төр хоёул бас хаадын тоглоом дээр ярьжсэн Баттын Зүчийн улсыг хит хөчрөгжүүлэхгүй тулд хөлгүүг тийшний явуулсан юм аа гэдэг. За өөр нэг бас вариант байдгийн. Хөлгүү бол цаашдаа их хааны оройг булаацалтах хүн учраас холхон явуулсан гэсэн бас нэг вариант бий. Мөнх хаан дурсамжаа бичүүлдэг болохоор одоо хоёлаа таахаас л биш яах. Гэтэл хувлаа болохоор бүр багасаа эхлээд хятад төссөн. Одоо хувлын захирж байгаа нутаг бол их цагаан хэрмийн цааталт байхгүй. Тийм учраас тэнд нөгөө амьдарч байгаа нутаг орноо дагаад хятадын соёлыг их сонирхол судалдаг, мэддэг. За багштай байсан гэд ярих юм бол хувлаач хятад багштай байсан, бусдууд нь хятад багштай байсан. Үлггүй ч гэсэн хятад багштай байсан. Зөвхөн хүмүүс зарим эрдэмтэд бол тэгдгийн ерөнхийдөө жоохон хятадын соёлыг талархаж үздэг нь хувлаа хөлгөө хоёр байсан. Тэгээ хөлгөөг баруун тийш нь Иран руу явуулаад тий ингэсэн юм а гэж бас нэг хаадын далдуур бодлого байна л да. Нутгийнхантай нэг уусахгүй явуулж штэ.
шашин шүтлгээ өвдөж яг хатна Христосын шашинтай тэгээ үлгөөгийн дагуу сатанч. Ийм юм харагдаад байгаа. Тэгээ энэ дөрвийн дундаас ариг бүхэн хөргийн нэгдүгürt нэг тийм айхтар гадагшаа яваагүй чи отхон хүү. Нутагта гал голомтой сахиж үлдэж байгаа отхон хүү байхгүй. Жинхэнэ нутгаараа ээжийнхээ хажууд гал голомтын сахиад байж байгаа хүү. Манай хүнд тэгэж гадуур дотор явж галуу шувууны мах идэж нүд мүдний ялгаа гаргах тийм боломж их баг. Нөгөө ах нараа бодвол. Хоёрдугаарт манай хүн чинь нөгөө тал нутагтаа өссөн болохоор аргагүй бас тэгээд нэг Иран Перс руу яваад тентгийн соёл моёлыг ингээд хараад байгаа хүлгүү ах ч юм уу альсгууланд өмнө зүгт очиж хятадын дунд ягаад хятадын соёлыг шүтээд байгаа хувлаа ах энтергээд энэ хоёрыг харьцуулах юм бол мань хүн бол жоохон нэг тийм уламжлалт Монгол одоо тийм соёлдоо өссөн хүн байх. Энд чинь 1219 онд төрсөн хүн. Энийг төрөхөд бол их Монгол улс аль хэдийн байгуулагдаад хоризмыг алтан улсыг буцахад хоризмыг эзлэн явж исэн үед төрсөн. Эн чинь тэгээд нэг жоохон нас нь ахаад юм ойлгох болоод ирэхэд нь бүр алтан улс сөнөөд те баруун зүгийн их дайн яваад баруун зүгийн одоо дайнд бат тэргүүтээ хан хөвүүд мөнх тэрэн дотор ороод мордож яхад ариг бүх чинь 15 таа байхгүй. 16 таа ч юм. Яг дайнд арай мордох насны биш. Яг монголчуудын ойлголтоор бол насан туршсан ихнэр авч болно. Тэгтээ дайнд арай мордох насны биш. Гэтэл хөлгөө явчихж байгаа шүү дээ. 4 баг. 20 таа болцсон. Хөлгөө бол юуны баруун зүгийн Хвчаагийн дайны 3 дугаар шатанд өмнөд Оросыг эзэлж яхад байлдаж байгаа харимд ирж байгаа байхгүй. 20 хэдтэй 23 2 таа болцсон гэдэг ч юм уу. Тийм болохоор зэрэг мань хүнд бол нөгөө ах нарыгаа бодвол байгуулсан тийм цэргийн гавь байхгүй. Тэ? Үргээ нөгөө боломж нь олдохгүй юм биш. Тэгээд дараа нь дайнд явхад бол нөгөө арай ахаараа хувлаа цэрэг командлаад сүнгийн дайнд яваад жишээний тэгэл нөгөө мөнх ахны явахтаа арай бүх чи нутгаа харж чи отхон шүү дээ гэдэг ингээд үлдээчдэг л байсан юм шиг байна. Тийм учраас мань хүнд бас ягаагүй хоёрдугаар энэ Ведерфордхон бичсэн номон дээр чивтэр нөгөө нэг шашны эрхчлэлийн дугаар дээр нэг ярьсан да мөнх хаан чи ингээд нөгөө бүх шашны толгойлагч нарыг ураад ном хилцуулаад тэгээд нэгдүгээр шатанд энэ хинж үлээ ялаа тэгээ мөнх хаан би дайнд явлаа али ариг өгөөч хоёрдугаар шатыг хийчээрээ гэдэг тэгээ нөхөр хоёрдугаар шатыг хийх гээд ингээд хуралд ороод ирсэн чинь буддын шашны лам нар ингээд нөгөө бурхныхаа толгойг өрцөг нараа ингээд бомбын шашныхан чинь манай сүм хэдийг болоож эзлээд ингээд бурхны маань толгойг настаа ингээд хийчихэд штэ гэд тэнгүүд нари бүхэнгүү та нар яаж ингэж болд юм уу гэд толгойг нь аваад шидсэн чинь бомбын шашны тэргүүний духыг очиж оноод тэгээд нөгөөх нь 2 хоногийн дараа ч үлгэнээс ороод бужигнаа болоод тэгээд мөнх сандраад тэрийг нь дуулангуудаа сандраад мөнх чинь тэн чинь асар том юм бодож байгаа штэ шашны нөхдүүдийг ингээ хооронд ном хилцуулаад тэрний дээр нь шүүгчээр нь Монголын хаан суугаад те бурхны дээр гараа суух гэжсэн чинь нөгөөдгөө очиод хүн алдсан. Тэгэхэд хувлыг байлж байгаа фронтоос буцаагаад хүйчээ тэр юуг нь ном хилцуулыг гүцээгээд тэгээд яажсан. Тэгэхээр тэр хүний гаргаж байгаа арин шин те гаргаж байгаа арин шин бол нөхөр бол нэг тийм айхтар тийм нарийн юм бодохгүй бүдүүн хатуун гэхдээ шударгуу сайшилсан биш тэгээд ингээд шийтгэлийн өгчдөг тийм хүн байх шүү. Хоёрдугаарт хараад байхад ер нь Христосын шашин шүтдэг байсан байж магадгүй. Мэргэн сайд Агдам буугийн амар сангийн тэргүүн түүхийн ухааны доктор Отгон Баярын Монголын гээгцэн түүх цовруулын шин дэвтэр болох Монголын гээгцэн түүх 3 ном хэвлэгдэн гарч уншигч таны гар дээр хүрч байна. Их түүхээ судалж эрдэм мэдлэгээ зузаалцгаая. Яг тэгж бодож ирэхээр ээж Христос шашинтай. Тэгээ ээжээгээ дагаж үлдэж байгаа отхон хүү штэ. Тийм болохоор тэр шашны нөлөө орсон баг. Ер нь бол Христосын шашны их мундаг нарийн ойлголттой хүн байна гэдэг нь юугаар харагдаж байгаа гэхээр Гийом де Рубрукийн номон дээр гэдэг юм байна хүн. Хар хорны гадаа нэг 2 лам хоорондоо ном хаилцаад тэгээд 2 лам гэжтэй нэг нь Христосны лам нөгөөх нь мусульман лам 2 хоорондоо маргалдаад тэрний ариг бүх хараад сууж байгаа. Тэгээ ингээ маргалдаж байгаад нөгөө хоёр чинь
Өстө танаа бурхан бол өөдгөө бүр чөтгөр мөтгөр гэл ингээл маргалдаж штэ. Тэгээ маргалдаж яхад юу ари бүхгүй тэгж хэлж болохгүй. Месиа чинь бол бурхан ш мөн штэ гэж хэлж байгаа. Хэлсэн гэдэг юм гэлцэн байна. Тэгэхээр месиа гэдэг чинь Христос шишний ойлголт штэ. Тэгэхээр мань хүн тэр ойлголтод байгаа. Тэгээд бас месиа гэж ирнэ. Христос ч буцаж ирэх ёстой штэ нөгөө ойлголтоор тэрийг мэдэж яриад байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг ер нь Христосийн шашинтай байсан болов гэж таахаар юм харагдаад байна. Тэгэд ер нь ариг бөхөөснөх өөр айхтар нарийн мэдээ хаан одоо нөгөө хублиатай тэмцэлт хүртэл нь бол нэг тийм нарийн мэдээ байхгүй. Өөр юм байхгүй. Зүгээр яг мөнхийг нас барахад Монголын язгууртнуудын ихэнх нь ариг бүхийг дэмжсэн гэдэг нь нөгөө хар хоринд хийж байгаа хуралдаа, кафенд хийж байгаа хублагийн хуралдаа хоёрын бүрэлдэхүүнээс нь харж болж байгаа байхгүй. Кафенд бол хублаг өөрийгөө хаанаар өргөмжлөхөд бол ерөнхийдөө байлдаж байгаа армийн командлагч нар нийлж байгаа өргөмжилж байгаа. За яг тэрэн дотор хасрын хөө эсүнгээ гэдэг ч юм уу ингээд ер нь энэ дотор бол хааны удмын хүн их цөөхөн хачууны хөвүүд байгаа юм Монгол ноёд гэсэн юун дээр. За тэгэл үлдсэн нь бол Уйгур, Кипчак, Хятад байлдаж байгаа харим чинь тэднэр л юм чи. Гэтэл одоо хэнийг ариг бүхийг хар хоринд өргөмжлөхөд бол зөчийн удам, цагаатын удамаас хүмүүс байгаад өргөмжилж байгаа байхгүй. Ер нь бол одоо хууль ёсны гэж үзэх юм бол Монгол нутагтаа хийсэн үү хийсэн одоо юуны алтан ургийн дөрвөн одоо салаанаас хүмүүс байгаа дэмжсэн үү дэмжсэн ариг бүхэн хууль ёсны хаа юм шиг харагдаад байгаа. Тэгж харагдаад байгаа юм зүгээр ариг бүхийг дэмжсэн хүмүүс гэвэл Мөнх хааны хатан дэмжсэн байгаа юм. За Мөнх хааны хүү хоёр хүн хоёул дэмжсэн байгаа. Асуудаа уран даш хоёр. За тэгээд өгөөдийн ач дурч, цагаатын ач алгуу, зүвчийн ач хурамши, хүлгүүгийн хүү жумгур гэдэг ингээд нэр нь байгаад байгаа байхгүй. Тэгээд хүлгүү эхлээд нэг тийм дундын байр суурь энэ хоёулаа өөрөөх нь дүүштэй. Тэгээд тэр жумгур нь очиод ариг бүхийг дэмжсэн энтрийг харахад хүлгүү ерөнхийдөө жоохон юу талтай вэ? Ариг бүх талтай ихэндээ байсан ч үеж магадгүй гэж бодохоор байгаа юм. Тэрнээс гадна энэ чинь Халандар ноён, Болгой, Чансан гэд одоо алтан ургийн биш томоохон ноёдууд байна л да. Чансан гэхээр тэр чинь тэр хүн сайж штэ тий. Тим хүмүүс бас дэмжсэн гэж. За Гумилевын бичснээр бол хублаг хаан ширэнд өргөмжилсэн 400 гаруй ноён байсан гэд. Тэрэн дотроос ерөөсөө алтан ургийн ноён 4 байсан гэж бичээд байгаа. Үлдснүүд нь дандаа тэр нөгөө байлдж байгаа харимд байгаа. Монгол ноёдууд нь бол алтан ургийн биш ноёдууд. Тэгээ бусдууд нь гадаадын цэргийн эрхтнүүд байсан гэж хэлэхээр юм бичиж байгаа. Гумилев тэн дээр их сурулж иш татаагүй байна лээ. Зүгээр энэ нь бол нөгөө хинээс л гарч байгаа байх л та. Судрын жуулганаас гарч байгаа нэр томьёо байх л та. Тэгээ энэ түрүүчийн анги дээр хоёлаа ярьсан баха. Мөнх хаан нас урлаа гэдэг мэдээ авангууд хублаа шууд нуцаг буцаагүй гэж. Тэр чинь нэг дүүн мүгэн нөлөө юу хамаатных нь дүүн та хоёр нь одоо буцаж ирвэл яасан энэ хаан ширээний асуудал яригдах гэдэг гэж хэл өргүүлэхэд нь хублаа үгүй би одоо хааны өгсөн даалгаврыг биелүүлэхгүйгээр яаж нутах уцхруулъя гэд үргэлжлүүлээ байлцсан гэд. За Юанши судар дээр бичсэн байгаа. Тэгээ Юанши бол магтах ёстой шүү дээ. Юан улсын судар юм чи. Хублын үүсгэн байгуулсан улсын судар юм чи. Тэгэхдээ тэр юу хэлээд ийм гэхээр хублаа сүнтэй найрамдж буцахгүй бол шууд ариг бүх рүү сүнгэнчих юм бол сүн араас нь дайрна штэ. Тийм учраас мань хүн чинь хөх мөрнийг гатлаад сүнг нийлийн дарамтлаад тэгээ сүнгийнхэн найрамдын нэтэргээд тэгээ мань хүн чинь буцаа явж байгаа. Тэгэхээр мэдээж тэрэнд бол цаг орно штэ. Энэ үед юунд хублаа өөрийнх нь нийслэл хотод гэдэг маань Шанду хот тий Шанду хотод Чимбэ хатан байсан. Одоо ихэнх төгшид Чабэ хатан гэж бичдэг. Одоо тэрийг бол монгол нэр нь Чимбэ гэж хатан байсан юм байна гэж одоо үзээд байгаа. Тэгээд Чимбэ хатан бол байнга нутагт болж байгаа үйл явдлын тухай нөхөртөө загтал занаа явуулдаг. Тэгээд Чимбэ хатан бол нариг бүх
цэрэг татчихээн. Тун удахгүй энэ шандууруу дайрна гэсэн ийм мэдээтэй байд. Чи одоо над 8 байлдаа орхиод эндээ эргэж ирээч гэсэн ийм одоо захидал зоноо их явуулж исэн гэж. Тэгээд тэгэнгүүт юу яаж байгаа. Энэ их том ялгаа нэг том ялгаа гараад байгаа. Хувлаг язгуурын Монгол ноёд бол нэг их дэмжихгүй байна. Хоёулаа сүм улсын дайн дээр ч ярьсан. Тэгээ нөгөө урагшаага дайнд хийгээд ялахын тулд хятадчих хэрэгтэй байсан, флот байгуулах хэрэгтэй байсан, хятад ноёдыг албанд авах хэрэгтэй байсан гэд тэгээ мөнх хаан ч тэнд ингээ шийдвэрээ гаргаж чадахгүй алцгаж ягаад баруун талаар нь дайрыгээд тэр чигээрсүүд энд Монголын одоо юу хааны ордонд хоёр группийн тэмцэл дээр мөнх хаан ч айлч талын барихгүйгээр явж штэ. Хөвлөө бол ерөөсөө тийм байхгүй, ерөөсөө тэр хятад ноёдыг авах хэрэгтэй, арьмаа хятад зэргээр одоо бэхжүүлэх хэрэгтэй инээ дээр гэсэн бодолтой хүн байсан. Тэр нь талын ноёдод таалагдахгүй. Хөөе чи зүйлдээ харсан чинь юу вэ баахан гэттүүд Монголын хайрын болцсон зохиж өгнө гэд ингээд дургуцаад байгаа байхгүй. Тийм учраас тэр ариг бүхийг дэмжих хандлага тэндээс гараад байгаа. Хоёрдугаар ариг бүх чинь тэнд байгаад байгаа юм шүү дээ. Хөвлөө чинь тэр бөмбөд аавс өмнө зүгтэл тэр хөхмөрний хавцаа дайгээ яваад идэг. Тэгээд нэг тийм ойлгомж хятад хэл сурцсан, хятад бичиг уншдаг, хятад байшинд амьдардаг тэр үрдээ нэг тийм сонио. Мань хүний байгуулсан өөрийнх нь хот Шандуу хот ч гэсэн ер нь нэг тийм тал нутаг хятад хоёрын эрлийц хот шүү дээ. Амар том гашаатай. Тэгээд өмнө талынх нь болохоор хятад хот нь, хойдол нь болохоор зэрэг эзүү тал. Тэгээд тэнд гэр мэрээ бариад амьдардаг. Тийшээ ан амтай авчираад хийчдэг. Тэгээд зээрмээр одоо юу гэдгийг те. Мань хүн тэгээ хаяа нэг тэндээ ан хийдэг ч юм уу. Тэгээд банк гэж баруун өмнө тийшээ нэг алхангууд хятад дотор очиод тэнд ингээл хот дотор орол ноёдууд суугаал ингээд хэрэг шийдэл. Тэгээд тэр юу нөгөө талын ноёдууд бол ойлгохгүй. Ийм нэг маягийн хүн байгаад байгаа хгүй. Энэ дахиад хоёр ертөнцийн зөрчил тэн дээр гарч эхэлж байгаа харагдаж байгаа. Тэгээ эренгүүт нь хувлаа ерөөсөө талд очиод Монголын талд очиод бол мань хүн дэмжлэг авахгүй гэдгээ шууд ойлгож байгаа хгүй. Тэгэнгүүт мань хүн шууд кафенд их хуралдаа зарлаад тэгээд 2260 оны 5 дугаар сард өөрийгөө хаан гэдгээр өмчлөж байгаа. Ариг бүх 6 дугаар сард хар хорин хуралдаа зарлаад хаан гэдгээр өмчлөж байгаа. Тэгээ яг бас их сурвалжуудыг ингээ харахад бол хувлаа бол ерөөсө 3 хоног хуралдуулаад банк гал том дараал хаан болоо хийсэн чинь ариг бүх бол 20 хоног. Одоо яг Монголын их хуралдаа яаж хуралддаг яг тэр журмаар нь хуралдуулсан хүн байх шиг байна. Тэр хугацааг нь хараад байгаа. Тэгэхээр одоо яг ном ёсороо суусан хүн ариг бүх юм шиг л харагдаад байгаа юм л да. Яг зөвхөн мэдээж сүлд нь ялсныхын зүв байдаг учраас отоо хувлаа болчиход байгаа болохоос. Тэгэд ариг бүх хувлаа дэлчилгээгээд нэгдүгээр хуралдаа чинь Монгол нутагт болоогүй. Хоёрдугаар Далуу ургийнхан бүгд байгаагүй. Одоо тийм учраас одоо наад хуралдаа чинь хууль бусаа. Ах одоо болоо. Энтергээ хүчингүү тооцё. Энтергээ яасан ч хувлаа тийм байдгүй маа. Гэт ингээд яг юу нэ хувлаад бол Алтан ургийн улсуудаас бараг байсангүй гэдээсэн шүү дээ. Тэгвэл одоо жишээл одоо юу гэдэг Сүбэдийн ачгүй ажуу ноён одоо хувлаагаа дэмжиж тэр чинь байж байгаа боловч одоо дэмжиж байгаа хүмүүсийн нэрийг сонсох юм бол чи татчихна. Ли Тан, Ли Шуан, Жао Би, Шигэту гэдэг. Шигэтуны хятад. Бусдын хятад. Ли Тан гэдэг чинь сүүлд нь хувлаагийн эсрэг буслаг гаргадаг нөгөө нөхөр чинь. Шандууны захирагч. Тэгээ одоо мань хүн чинь тиймэрхүү юм болчихж байгаа. Гэтэ ариг бүхийн талд бас хятад зэрэг байсан. Ингээ тэрийг хэлэх хэрэгтэй. Сүүлд нь ингээд нөгөө байлдаан болоход Ли Тангийн зэрэг чинь бас нэг Ли хинтээ хичүүлээд бас байлдаад байгаа. За ингээд ариг бүх бол эхлээд аландар ноёноор өдөрдулсан цэрэг хөтлөж үзсэн байгаа. Тэгээд тэр нь буц хөгдөөд тэгээ аландар ноён алгадаад тэгээд нөгөө идэвхтэй байлдааны ажиллагаа түр намжаад тэгэнгүүт хувлаа их айхтар алсын бодлоготой хүн харагдаад байгаа. Хувлаа яасан бэ гэхэлэр одоо мань хүний чинь их эсрэг нь хятад байна шүү дээ.
Чи тэгээ хятад арим аваад Монголын нутагт ороод баахан Монгол алаад тэгээд дараа нь мань хүн чинь хаан болоход бас төвхтэй юм болно да. Тийм учраас мань хүн яасан бэ гэхээр ерөөсөө Монголыг эдийн засгийн бойкотод ичиж байгаа. Урд зүгээс ямарч бараа явахгүй. Тэгэнгүүтээ мань хүн чинь гансуугийн коридорыг эзлээд тэр чинь нөхөө баруун зүг рүү явдаг барааны хэсэг ба штэ. Тэнд байсан ариг бүхний талын ноёдуудыг хөө зайлуулад ингээд суучиж байгаа байхгүй. Тэгэнгүүт ариг бүхчийг хүнд хөдөлд орж байгаа. Ер нь Монголын тал нутагт хот байна гэдэг бол амар үнэтэй. Яг л хот чи өөрийнхөө хүнсийг боловсруулахгүй. За манай тал нутагт 13 дугаар зуун байтугай бид нар 20 дугаар зуун татар эзэмших гэж 80 жум юм боллоо шүү дээ. Одоо ч тэгээд бид нар зарим жил ер нь өөрийгөө хангаж дийлэхгүй л байгаа даа шүү дээ тий. 21 дугаар зуунд. Энэ жил ч гэсэн тийм л байна. Харин тий. Тэгээд тэгэхээр 13 дугаар зуунд хэцүү л байсан байж таарна тий. Ихэнх юм чин дандаа өмнө талаасаа ирдэг. Тэгэж хангадаг байсан. Тэгээд тэрийг хаага хийчихсэн. Тэгээ ирэхээр зэрэг ариг бүхч цэрэг цуглуулах татхад хэцүү болж байгаа байхгүй. Зэрэг гэдэг чинь бүгд санхүү шүү дээ. Тэ зэрэг зэвсгээсээ гадна тэдний чинь хоолн унтлан одоо тэгээд зарим ноёдуудын шагнан мөнгө төгрөг болно нөгөө бүх юм жаалтай. Худалдаа 8 байхгүй, хоол хүнс байхгүй. Ийм асуудал үүснэ шүү дээ. Ийм байдалд хувлаа оруулчаад тэгээд нөгөө боомлох арга хэмжээ аваад яваад байгаа. Ариг бүх бол үзэл суртлын хувьд энэ бас үзэл суртлын тэмцэл үүсэж байгаа. Үзэл суртлын хувьд бол ах хятадсан хятадын талын хүн болсон. Бүдүр хараад өргөмжсөн хүмүүс нараа дандаа хятадд гоосдаг. Ингээд би бол одоо ориг Монгол нөгөө манайхны хэлэх дуртай тэнгэр гаралтай хөх тамхтай юу гэж үлээ те. Ингээд гүрээгээд байгаад идэг. Тэгэхээр тэр чинь бас дэмждэг хүмүүс байж штэ. Монголын тал нутагт. Тэгээ ингээд дэмжиг яваа очсон чинь зоос байдгүй. Гойлгч нөхөр сууж штэ тий. Нөгөө тийшээгээ очихоор Лусын хаан шиг баян нөхөр байгаад байна штэ тий. Тэгэр чинь энэ чинь бас ноёдууд янз бүр болно. Тий. Тэгээ хоёулаа толон хүн юм чи. Хоёулаа л алт уураг. Ийм тийм юмнууд болсон байгаа. Тэгээд энэ нөхцөл байдалд ариг бүх бол хар хорныг орхиод ухарсан баг. Бүр нөгөө ээжийнхээ эзэмшил нутг руу энэсээ их мэх рүү одоо баруун хойшоо тий одоогийн тугаагийн нутг бүдэг рүү тэр яг тэнд бол бас одоо Монгол нутгийн хувьд бол тариа будаа жоохон тарьдаг өлсөө дөгчихгүй тодорхой. Гэхдээ их зэрэг цуглуулахад маш хэцүү хүрхгүй. За тэгтээ ямар ч үсэн өлсөө дөгчихгүй газар л ухарч одож штэ хар орны хангамжийн хариуцлагыг хүлээнэ гэдэг бол айгүй төвөгтэй юм болчих гээд байгаа байхгүй. Тийм учраас мань хүн ухраа явж байгаа. Тэгээ мань хүн чинь байдрын хүү алгуу цагаатайн ач алгууг чи ерөөсөө тэр цагаатайн өмсөд очиж хаан суу. Тэнд мөбөрөх шахах гэд оригинатны хүү суудсан жаагт юугаа мэдтэн чи тийш очиж суу гэд явуулчихж байгаа. Тэр нь яаж байгаа гэхэлэр нөгөө Мавринахрын одоо баялаг нутгийг тэр чинь газар тариал ингээ орно штэ. Цагаатайн нутаг гэдэг чинь Амударья Сэр дарья мөрний хөндөй хамгийн хүр тарианы нутаг байхгүй. Тэр хүр тариас чинь хангамж авах гэж штэ нөхөр. Тэгэд ийм бодлого явуулсан. Тэгсэн чинь алгуун очисон чинь бодож байгаа байхгүй. За би тэгээд ариг бүхэд хамгийн моогод эрэг байна уу дөө эргээд ариг бүх надаа юу ч хөхгүй штэ тий. Би харин тэрний оронд хувлаатын нийлчүүд хувлаачин торго морго худалдаа тэндээс ирнэ штэ. Ямар ариг бөхөөс ирэх юм. Энисээс ямар худалдаа гэдэг юм. Ганц хоёр булганы арьсал байх байлгүй тий. Тэгээд торго морго хоргоо бүх юм чинь тэр талаасаа суулж штэ. Тэр нь яхан мэдээж чинь нөхрөл гэж байхгүй штэ мөнгөний сонирхол төр. За тэгээд мань хүн чинь очингуудаа оригинал хатан болгоод аваад суучиж байгаа. Оригинач одоо нас шидэрэ зөндөл ихч байсан байх нь. Мэдгүй тэр хоёрын хооронд тийм секси харилцаа байсыг би мэдгүй. Гэхдээ нөгөөдөг чи хаан болохын тулд оригиныг авч суух хэрэгтэй боллоо. Тэгээд аваа суудсан. Тэгээд оригинал ч гэсэн тэр аваа захирж исэн хүн учраас нөхрийг тархидсан байж магадгүй. Чи тэр ариг бөхөөс юу авах юм чи. Хувлаагаас бол ийм аавна гэдэг. Тэр үед тэр Мавринахар чинь нөгөө Махмуд Ялвачи хүү Масуд бек захирж исэн. Масуд бек чи бол жинхэнэ худалдааны гар. Хаанаас юу заргав, өрхөв,
Одоо бүх юм мэдж байгаа хүн шүү дээ. Тэгээд их Монгол улсын үед бол худалдаа эдийн засгийн харилцааг бол огтуд барьж байгаа шүү дээ. Хөвүүд биш. Хөвүүд бол сэлмээ эргүүлэхээ сайн мэднэ. Огтуд ч тэр бүх мөнгө зүг. Гүнжнэр. Одоо тэрийг мэдж байгаа. Тэгээд одоо хоёулаа байлдажсэн ч гэсэн энэгээр хөөе их чинь бараа явж байна. Мега чи бити өндөр би өндөхгүй шүү. Худалдаа тэгээ яваад байгаа байхгүй. Тэрнтэй адилхан оригинач бас амар том худалдааны сүлжээн дээр суулжиж байгаа юм байхгүй. Дунд даацгдаг чи. Хятадаас бараа ирнэ, баруун дэшегээ зарна, баруун талаас ирсний хятад руу зарна. Тийм болохоор зэрэг тэр юм чин нөгөө алгууд нөлөөлж байгаа байхгүй. Алгуу чин тооцож үзэж штэ. Би одоо хаана ашигтай байна вэ? Хувлаад ашигтай байна. 8 худалдаа тэндээс ирэх юм байна гэсэн зац. Хариг бөхөр яд. Ерөөсөө гэт хувлын талд орчих гээд хувлын талд орчиж байгаа. Тэгэнгүүт хариг бөх юуны хиний алгуугийн эсрэг дайнд мурдж байгаа. Одоо энэ Рашид эдийн судрын чуулган дээр энэ хариг бөх алмалагийг эзэлж байгаа. Энийг ингэ дүрссэн байгаа. Хариг бөх маань энэ байна. Тэгээд дагаа явж байгаа зэргүүд нэг Киргиз малгайтай нөхөр цаг гэж явж байгаа юм зү тэ. Тэгэхээр зэрэг хаанхын зэргүүд явж байгаа нэг ойлгомжтой. Тэр алмалагт бол нөгөө юунод нөгөө байж байгаа улсууд нь ерөнхийдөө мусульманууд дундад Азийн голцоо харагдаж байгаа юм зү тэ. Ийм үйл явдлууд бол тэгээ яг хариг бөхч юу алгууруу дайрж ороод эхний байлдаанд алгуу яасан ч гэсэн тэгээд хариг бүхийг ажимдаа дийлэхгүй болоод тэгээд алгуу чинь юу руу цухтаага явчихж байгаа. Одоогийн Шинжаан руу цухтаагаад явчихж байгаа. Тэгэхдээ тэр 1262 онд болж байгаа үйл явдал шүү дээ энэ чинь. 1262 оны өвөл амар зуд болж байгаа. Тэгээд тэр зуднаар нөгөө хариг бүхийн мал хорогдоод ялангуяа адуу их хорогдсон гэж. Тэгээд нэг шуурганаар хариг бүхэн гэр нь урсан баг. Тэгсэн нөгөө дагалж явсан ноёдууд 81 муугийн ёрууллаа за одоо энэ ч та гэд. Энийг судрын чуулганд Рашид эдийн бичиж үлдээсэн байдаг. Одоо өөргөө 13 дугаар зууны улсууд тийм сайн муу ёр одоо ч гэсэн бид нар сайн муу ёр гэд дими юм яриад идэг юм чинь. Тэгээд оригинач нь юу хин хариг бүхтэр хилцээ ихгээ яваачсан баг. Тэгээ одоо яах вэ их үү гэжсэн чинь ийм асуудал үүсээ. Тэгээ ерөнхийдөө мань хүн адуу малхуу болоод эхлэнгүүт одоо хувлын зэрэг дайраад ирвэл чи явган зэрэгтэй байлдахгүй шүү дээ. Тэр нь байдал биш боллоо гэдгийг ойлгонгуудаа оригинаг юу яасан байгаа. Юу алгуу оригинаг хилцээ хийгээд явуулсан. Тэгээ оригинаг хариг бүхэн хажууд ирсэн байжсэн чинь юу нөгөө хариг бүхэн оригинаг буцааж алгуу руу явуулаад тэгээ яасан чи нөгөөх нь очиод алгуухан хатан болцсон. Тэгэнгүүт нь за энэ ерөөс бүтгээ байлаа гэх. Тэгээд бүх ноёдоо дагуулад шандуу орж хувлын ханд бууж өгч байгаа. 1263 онд. Яг л маань хүнд ямар ч дайм байлдаан хийх ресурсгүй болчихж байгаа нөхөр. 2 жилийн дараа л ерөөсө бүх юм нэг талтай болчихлоо шүү дээ. Тийм яг мэдээж маань хүн тэгээд хайдуу шиг эцээ тултал үзүүл үзэх л байсан баг. Тэ? Тэгтээ маань хүн бол ерөнхийдөө бас жоохон стратегийн хараатай ч юм уу байсан хүн юм уу тэгээд зад ер нь амбаа явахаа боллоо дөө шиг тэгээд хинд хувлын хаанд очиж бууж өгч байгаа. Тэгээд тэр судрын чуулган дээр бичснэр бол эхлээд одоо хувлын хаанд ирж бараалхад нь хувлын хилэнтэй ухтж авсан гэж аргагүй шүү дээ 3-4 жил дай ийдсэн дүү чинь. Тэгээд тэр дунд нь бага амтан хүчиж байгаа тийм. Нөгөө хувлын өмнө зүгийн дайм маань чинь бүр дампуу юм болоод ийм болоод өөрчиж байгаа. Тэгээд яаж исэн сүүлдээ нөгөө хоёр чинь хоорондоо төврөлдөөд уйлж үнсэн тухай бичсэн баг. Ер нь ингээд одоо ах トゥ хоёр муухай юм боллоо гэд уйлж үнсэн гэд. За яг за тэр судар дээр бол тэгээд сайхан уйлж үнсэн гэдгийг яасан байж болно. Хувлаагийн хувьд бол их төвтэй нөхцөл үүсчихэж байгаа. Цаазаар авчиж болдгоо дөрсөн дөвч. Тэ? Байлгаад ахаар наадах чинь дандаа сөрөг хүчний төвлөрөгцийг болчих штэ. Тэ? Омдохстой.
гомдгстэй харим очиж наалддаг ийм хүн болчихно. Ядахнаа тэгээд алтан ургуу мөн хаан ширээнд суусан хүн мөн одоо ерөнхийдөө Чингис хаан Жамунхаа хоёр шиг юм болчихно гэсэн үг шүү дээ. Иймэрхүү байж байнгут нь хувлаа нэг заргын хурал хийя гэдэг. Тэг баахан ноёдуудыг дуудаж одоо энэ ариг бүхийн ялыг одоо яа шүү гэдэг. Тэгэхэд байж тэ хүлгүү хүн явуулахгүй. Энэ их сони юм болж байгаа. За бэрхаан хүн явуулахгүй, бэрхаан ойлгомжтой ер нь анханасаа хэнийг ариг бүхийг дэмжиж исэн хүн штэ. Хувлаатай асуудалтай. Тэгээ ерөнхийдөө нөгөө салах гэдэг хүн штэ бэрх чинь болж өгвөл тэр хар хорин сууга альсгүл юу шандууд сууга эзэн хааны харьяа биш болчих гээд өөрөө бие даачих гэж бодоод байгаа хүн учраас алгуу ус ирэхгүй байна. Алгууд бол нүүр халуун байсан баг. Тэ? Энд чи бүр баг багаас хар хоринд өссөн баггүй алгууч. Ариг бүхтэй баг тоглож өссөн баг. Тийм болохоор мань үнд чи бас жоохон нүүр халуун. Эн чин нөгөө талаас яаж яах гэхэлэр нөгөө Чингис хааны захиасаар алтан ургийн хүнийг цаазаар одоо ялыг асуухын тулд бүх дөрвөн удмынхан байх ёстой шүү дээ. Цагаатаа юу зүчээс бэрх ирсэнгүй хүн явуулсангүй. За тулуухаас хүлгүү хүн явуулсангүй. Цагаатаагаас одоо алгуу ирсэнгүй. Тэг өгөөд ингэж юм байхгүй шүү дээ. Өгөөд ингэж бүгдийн хөөж дараачаад тэгээд тэнд нэгхийн ямар хотод түлээ хайд өгөөд нэг нөхөрлөө байж байгаа шүү дээ. Өөр нэг хүн байхгүй. Тэгээ ирэхэр мань хүн бас шүүх хурал хийж чадхаа байж байгаа. Бүрдүнгүй болчихж байгаа байхгүй. Нөгөөд бол нэрсээрээ богод ийм болчихж байгаа. Тэгээд яах вэ ийхүүгээд нэлээд асуудал болоод тэгээд нөгөө юу сүүлд нь тэгсэн чинь нөгөөдөл нь бид нар хуралд оролцвол амийн өршөөвл оролцсон гэдэг. Юм болж өөрж байгаа. За. Бас чи очиод нэгнийхээ амийг авсан ял өгсөн хэрэгт унмааргүй байх гэсэн утгатай юм болоод байна шүү дээ, тий. За тэгээд ийм болонгот нь Павлын хаан за ингээд одоо шийдвэр тэгж гарлаа. Ариг бүхийг одоо амийн өршөөлөө дагаж явсан ноёдуудын бүгдийн ялын хилцээ цаазчлаад эдрийг бол тэгээд энд бол алтан ургийнхан цуглаад байх шаардлага байхгүй юм чинь. Тэгээд ариг бүхийг язгуурын нутагт нь буцаачиж байгаа. Язгуурын нутаг гэдэг маань дахиад нөгөө ээж их нь удмын нутаг. Тэгээд тэр судар бичигт бичснээр бол нэг хатан юм уу татвар юм байгаад байгаа. Өгч явуулсан. Тэгээд нэг хичнээн зарц үлээ дээ. Ерөнхийдөө бүх харьяа марья бүх хүмүүсийг хурааж аваад тэгээ яг нэг энэ ч олон хатантай байсан юм шүү дээ ариг бүх чинь. Тийм дотроос нэгийг өгөөд бодвол хамгийн царай муутайг нөхсөн баг. Шийдгэж байгаа юм чинь тий. Тэгээд нэгийг өгөөд үгүй бол нөгөөх нь харгалзаж явах даалгавартай нэг нь явсан ч юм уу яасч. Тэгээ зарцснаар гээд ингэж яагаад. Тэгээ ариг өх 1266 онд нас орсон. 47 настай байсан гэсэн үг. Харьцангуй залуу хүн гэсэн үг шүү дээ. Яг хөө тэгээд төвчний дунд ер нь оролцсон баг. Хувлээд бол ер нь тэгээд ариг бүхийг байлгаад байх шалтгаан байгаагүй өнтэргээд. Тэгээ үнэлдэ нөгөөдөг чи нэг хувлаатай үзье гэсэн гар одоо хайдуу жишээлбэл тэр үед толгойгоо нэг өндийлгээгүй байсан үеэлдэ. Өндийлгээ жоохон бэртэй байсан бол хайдуу чи ганц ухс гэл ариг бүхийг олж ирэл хаан гэж тавиал тэгэл тугтай болж авал хувлаатай үзэхэд бол болно штэ. Тийм болохоор бас явчих нь ариг бүхэд биш хувлаад хэрэгтэй байсан баг. Нөгөө талаас яг тэр нэг Персийн түүхч Васаф гэж хүн ариг бүхийн тухай бичгтээ хувлаа хаан тэрнийг уучлаад тэгээ уучлсныхан дараа ариг бүх бол одоо ичгүүрээ бор дарсан живүүлэх болсон гэж бичсэн байна. Тэр одоо бас нас орсных нэг шалтгаан байж магадгүй. Чи юу штэ их Монгол улсын хаан байлаа штэ. Хэдхэн жилийн өмнө. Тэ? Энэ юунаас Хонконгоос юу хүртэл Будапешт хүртэл бүх нутгийг захирсан. Тим хаан байж байгаа. Панк эргээ харсан чинь ганц татвар юмтай нэг 10 зарцтай. Нэг сумын төв дээр очсон. Юу багаас ч жоохоо дээр очиж байгаа. Тэгэхээр тэр хүн чинь бас санаагаар унана л да.
Тэгээд зөвхөн ийм хүмүүс ч байгаагүй л байгаа. Иргэн тойрон мэдээж харгалзах сэргүүд мэргүүд байсан л байж таарал та. Тэр чи ийшин тийш нь алдчихгүй тул те. Тэгээ ирэхэр зэрэг ерэн санаагаар унаад архитаар сууж хагаад архинаас болж нас орсон байж магадгүй. Энэ нь бол цөлцөн юм байл та. Цөллөгт л явуулсан. Тий, цөллөгт явуулсан. Гэхдээ одоо яг алдчаагүй. Ер нь тэр үед бол алгах шудах бол нэг тийм асуудал биш байсан шүү дээ. Тэгэхээр зэрэг бас юу байж байгаа. Тэгээд энэ WhatsApp бичгтээ бол зурслан болон өвлжөөгийн тогтоож өгсөн гэж бичээд байгаа. Түр хязгаар. Тий, олон гатан нэг гатантай олон зарцтай гэрч суулгаж үндсэн хэрэгцээг нь хангаж явахыг зарлагдсан гэж. Идж уух юмар битгий дутаагаар айлгсан юм шиг. Тэгээ бүр нутаг заагаад. Тий, тэгээд гэрээ өрөөнд яхав. Тий. Тэгэхээр зэрэг ерөнхийдөө гэрээ өрөөнд байж байгаад энэ хүн архинд ороод өгсөн байж магадгүй. Тэгээ Рашид эдийн бол ер нь бол Алтан уургийн Чингис хаан болон Алтан уургийн бус хаадыг онголдог Будаа өндөрт онголсон гэд бичсэн байна. Тэр нь хаана? Гэхдээ Будаа өндөр гэдгийг би мэдэхгүй бодвол бурхан алдаа хувьцаа нийл юм болов уу гэж дотроо тааж байна. Рашид эдийн бол Будаа өндөр гэд бичсэн л байгаа. Гэхдээ ариг бүхийг уучлж байгаа нь өөр нэг үр дагавар дагуулж байгаа. Яг ариг бүх өөрөө тэгээд одоо хаан ширийн төлөө тэмцэл унсан юм чинь ийм төвшний тоглоом хатуу штэ. 13 дугаар зуун чадуу байсан одоо ч хатуу штэ тий. Тэгээд тэгтээ нөгөө талаас хүүхдүүд нь оршигдчихж байгаа юм. Хүүхдүүд нь яг тийм том аадууд биш ээж болно. Тэгтээ ямар ч байсан өөр ингэсэн эзэн шил нутагтай харьяат иргэд мэрэгдтэй байх боломжтой болоод үлдчихэж байгаа. Яг тэгвэл аав төрийн дайсан биш үү штэ. Тэгээд дараа нь 1269 онд эцгийн нас орсны дараа Хувлай хаан хөвгүүдийн дуудаад эцгийнх нь эзэмшил газрыг хувааж өгсөн баг. Хөвгүүдэд нь. Тэгээд Ахмад хүү Жумгуур, тэрний дүү Мэлэг төмөр, тэгээд тэрний дүү Найрах бух, тэгээд Тамачи гэж энэ дөрвөн хүү. Эднэрт бол бүгдэнд нь хатан өгөөд тэгээд Алтай нуунаас инсэмүр хүртэл газрыг хувааж өгсөн баг. Энэ яг нөгөө ариг бүхэн өөрийнх нь эзэмшил нутаг байгаа. Хатан өгсөн одоо тийм удмын гүнж гэж бичээгүй хатан өгсөн л гэсэн байгаа. Харгалзагч өгсөн байж бас магадгүй юм байна тий. Энд ч бас нэг юу штэ. Төрийн нэг арга хэрэгсэн штэ. Германд үйлдвэрлэв. Эрүүл мэндэд чанарыг Denk Farm. Тэгээд та сая нутаг заасан хэмжээ хүүхдүүд нөвлөсөн нутгийг харахаар одоо баг Казахстан, Киргиз гээд баг дахиад нэг бүс нутгийн хэмжээний газар нутаг юм шүү. Би юу штэ Алтай нуунаас инсээ гэхлээр Казахстанч нэг бүтэн орохгүй баг. Киргиз тэгээд ер нь сүүлдүүд ойрдын нутаг байгаа үстэй. Тэгээд энийг ингээд хүүхдүүд нь хуваагаад өгсөн юм харагдаад байгаа. Тэгээд энэ ариг бүхэн удам тэгээд ингээ мартагдчихгүй энэ ягд энийг бас нэг ярмаар байгаа гэхэлэр энэ тэнд ингээд чунга гарч ирээд идэх байхгүй. Тэгэхээр нөгөө хэрвээ уул нь энэ хүнийг үнэхээр төрийн дайсан гэж үзсэн бол үр хүүхэд нам цаасалчих хэвээр шүү дээ. Тэгэхэд Хувлай хаан тэгээгүй. Тэгээд тэр нь бол ер нь бол мэдээж одоо шандууд сууж байгаа хан балгас сууж байгаа хааны хувьд тэр Тува, Киргиз тэр периферил гэсэн үг шүү дээ. Периферигээс гадна тэдний чинь удирдахад аюу хэцүү баг. Ер нь бол дууланд ороод алга болчихсон. Тэгээ хайдуу ч баригдахгүй 40 жил байлчиж байгаа шүү дээ Хувлайтай. Яаж чадахгүй шүү дээ мань хүн чинь. Тэгэхээр зэрэг аюу төвхтэй байсан учраас тэр хавийн ноёдуудыг өөртөө татах бодлого байсан байж магадгүй. Цааш нь төлөвчгүй тулд тэгээ яагаад хүүхдүүд нь ингээ сайхан уугаал өгчлөө шүү дээ. Одоо ийм мундаг өгөөмөр сайхан хаан ийм сайхан сэтгэлтэй хүн хаан байж гэдэг юм уу те. Ийм юм болсон болов гэж бодоод байгаа. За тэгээд ингээд явж жоохон байж итл хайдуу хаан гараад ирж байгаа. Хайдуу хааны тухай ойлоо бүр тусдаа дугаар хийсэн. Тэгээ яагаад энэ хүн гинт Хувлай эсрэг болж хувирсан энэ тэр тухай. Тэгээ хайдуу хаан гарч ирээд мань хүн чинь одоо нөхөө ариг бүхэн хайсан тугийг өргөд авч байгаа юм да. Талын Монгол удам язгуураа хамгаалнаа гэдэг. Тэгээ мань хүн чинь Хувлай чинь нөгөө цагаат улсыг захирах гээд юунаас хар хорноос баракыг
хаан бол гээд явуулчихж байгаа шүү дээ. Тэр чинь давхиччод Мубарак шахыг хаан ширээнээс нь хөөцөөлүүлээд өөрөө хаан бол суугаад тэгээд янгууд хайдуутай мөргөлдөж эхэлж байгаа байхгүй. Ер нь хайдуутай мөргөлдөх ажлыг эхлээд алгүй хийсэн. Алгүй эхлээд хайдууг нь утгад халдаад тэгээд хублын нэрийг барьж баахан бичгнүүлээд тэгээ хайдууч нь хублын эсрэг яваад эхэлж байгаа шүү дээ. Тэгчээд дараа нь барактай мундалцаад эхлэнгүүт нь тэр үед нөгөө Бэрх хааны дараа Мөнх төмөр Алтан ордонд хаан суудсан. Мөнх төмөр цэрэг явуулж тусалж байгаа. Яг гэвэл Мөнх төмөрт цагаатын улс юаны доор байх нь Мөнх төмөрт ашиггүй биш үү? Тийм учраас цагаатын улсыг татчих бодлого мань хүн бариад хайдуу цэрэг өгч туслаад тэгээд тэд нар чинь нийлж хагаад барак ханыг буцахад тэгээд ялагдангуут нь хайдуу дуудаад хэлж байгаа. За хэдүүд хуралд болно. Би чиний улсыг булааж авахгүй. Эвсэл байгуулъя. Тэгээд энэ хувлаагаас салъя. Тэ? Хоорондоо байлдахгүй. Ийм байна гэд. Ийм нөхцөл барак окей тгий хэлгэн шүү дээ. Тэ? Мань хүн хаанаар үлдчихэж байгаа юм чинь. Тэгээ энэ тухай хувлаад явуулсан загталтаа нөгөөдүүлэн тэгж байгаа. Баруун хойд зүгийн харьяат хаан хөвүүд хуралдаа хийж ордон дэлч хилгээж бидний ургийн ёс заншил хан улсын хуулиас өөр билээ. Хятадас өөр шүү гэж байгаа шүү дээ, тий. Эдүүгээ таны бие хан улсын нутагт оршиж, нийслэл болон олон хотууд байгуулан тэдний хэлээр унших хичгийг сурж, хан улсын хуулийг хэрэглэх ахвал хуучин суртал ёс заншил яах юм бэ гэж. Айгүй тодорхой үзэл сурталын байр суурь илэрхийлж шүү дээ. Чи хятадчлагдж байна. Бид нар тэгж хятадчлагдчихгүй. Бид нар талынхаа нүүдэлчин юм хадгална гэж. Энэ бол ингээд нөгөө ариг бүхэн үзэл сурталыг хайдуу шүүрээд авчиж байгаа. Тэгэд энэ чи хувлаг нас ортол асуудалгүй үргэлжилж байгаа шүү дээ. Яг тэгвэл маньны чинь дэмжих хүмүүс гарч ирээд за яг мэдээж одоо дэмжиж байгаа улсууд нь комплексны харим байсан байж болно. Тийм үү? Тэгээд тэднэрт гэхдээ нэг шалтгаан хэрэгтэй шүү дээ. Хааны эсрэг хөдөлгөхөд нэг шалтгаан хэрэгтэй. Шалтгаан яа юм? Нэг ариг бүхэн гаргасан талын Монгол одоо уламжлалаа хадгална гэдэг ийм юм баахан улсуудыг нэгтгэсэн баг. За ингээд эн чинь ерөнхийдөө судар бичгүүдэд дундад Монгол улс гэж нэрлэгдээд байгаа. Тэр нь өгөөдөө удмын хайдуугийн эзэмшлээс гадна цагаатайхан тэнд очиад нэгчиж байгаа. Нөгөө барак гэдэг хаан байж байгаа тэр чинь нөгөө хоорондоо байлдаж болохгүй юм чинь гэдэг илгаантай байлдах гэж яваад тэгээ тэнд буцахуулаад нөхөр чинь шархалаад тэгээд замдаа нас орсон. Ер нь тэгээд барагч нэг байлдсан болгондоо ялагддаг заяагүй юм чинь хэн дагаж яваад ахав да. Тэгээд тэгэнгүүт нь баракын дараа Дуваг хаан болгоод тавьчихж байгаа. Тэгээд Дуваа нь яг хайдуугийн гарын хүн болоод хувирсан юм болчихж байгаа. Тэгээд энэ тэмцэл яваад байгаа учраас гээд хайдууч нь өөрийнхөө номлооныг цэрэг захируулаад баруун хойд хязгаарыг номгодох ханху гэдэг цол өгöd явуулсан баг. Тэгээ энийг явуулахад нь ариг бүхэн хөвүүд байгаа шүү дээ. Өөрөөс нь эзэмшил газар авсан. Тэднийг за та нар цуг явж байлдээ шүү гэд даал хүрч гисэн баг. Тэгээ ингээд 1271 онд энэ одоо ариг бүхэн хөвүүд номлооны цэрэгт орж нөгөө хайдуутай байлдахаар явж байгаа байхгүй. Ер нь нутган залгаар шүү дээ. За ингээд ер нь хэдэн зэрэгтэй байсан юм бэ? Ер нь тэгээд хүчтэй амьтад байсан юм уу? Биш юм уу? Бүү мэд. Ер нь бол тэгээд номлооныг дагаад явг тушаасныг бодоход ямар ч байсан юм уу 100-тай гарууд биш л байсан баг гэдэг нь тодорхой байгаа. Тэгээ Майкл Хоуп гэж нэг судлаач байдаг. Тэр судлаач бол судрын чуулганы их усүрүүдийг уншаад тэр нь мэлэг төмөр гэхэд бол 2000 зэрэгтэй байжээ гэж тооцсон байгаа. Рашид эддийн бичгтээ мэлэг төмрийн тухай бичгтээ 21 ноёны нэр дурдсан байгаа. Тэгээ тэрэн дотор нь яг 4 нь хэшгтэн цэргийн ээлжийн дарга байгаа юм. 5 нь одоо буурч, ордын захирагч, ахтач, санхүүч, казинач юм биш, казинач. Энэ чинь сан хөмбөргийн эзэн казна гэдэг орос үг чинь эндээс гаралтай байхгүй. Тэгээ тоогоо барьдаг юм баггүй. Казна гэдэг чинь
юу турк билүү араб хэлний тоогоо гэсэн үг шүү дээ. Чи хоолны тоогоо гэж барьж байгаа юм. Шүхэрч тэр чинь нэг хувцас сэргэл мэддэг нөхөр байгаа юм. Гэх мэтийн ийм улсуудын нэр бичээд тэгээ 2хан ноёныг 1000-ын ноён гэж ütсэн байна гэж байгаа. Тэгэхээр нэг 2000 зэрэгтэй нөхөр байжээл гэж үзсэн байгаа юм. Гэхдээ бүгд бусдууд нь бас нэг жоохон зэрэгтэй байсан л баг л та. Тэгээд бүгд нийлээ 3000 зэрэгтэй ч юм уу. Тэгэхээр энэ бол амар зэргийн хүч биш. Гэхдээ яг энэ орионд наваад үзэх юм бол бас тийм баг биш. Тэр хятад очиод нөгөө 100 мянгаар ирдэг зэргүүдийн хажууд бол биш л дээ. Гэхдээ энэ тагны нуруу, соёны нуруунд бол 3000 зэрэг гэдэг чинь хүч байхгүй. Тийм юм болсон байгаа. Тэгээд мэлэг төмрийн ноёдыг бичгтээ 8 ойрд ноёдуудын нэр дурдсан баг. Тэгэхээр нөгөө дагаж явсан улсууд нь тийм улсууд байна гэж. Тэгээд сүлдэсүүний ноёдуудыг бичсэн баг. Тэгэхээр мэлэг төмрийн захирж исэн хүмүүс бол тийм аймгийнхан голцоо байжээ гэж. Тэгээ сүлдэсүүнүүд нь бол мэлэг төмөрт үнэнчээр албахаадаг байсан баг гэж Майкл Хоп таасан байгаа. Яг гэвэл мэлэг төмөр чинь сүлдэсүүний 100-ын ноён Америкийн охиныг хатан болгож авсан гэдэг тэмдэглээд үлдсэн байгаа. Өөр нэг ноёныг бол мэлэг төмрийн Көкөлдаш байсан гэдэг. Көкөлдаш гэдэг ойлголт байна шүү дээ. Нэг ихийн хөх өсөж өссөн хүмүүсийг Көкөлдаш гэдэг байсан гэж. Тэгэхээр сүлдэсүүнүүд бол үнэхээр тийм юу исэн байж магадгүй гэж. За жумгуур мэлэг төмрийн ах штэ. Тэгэхээр жумгуур бол мэлэг төмрөөс дутуугүй олон зэрэгтэй байх хэвээр. Том ах бол илүү олон зэрэг авч үлдэх хэвээр, авч захирах хэвээр штэ тий. За яг тэр найрах бух тамаачийн хоёрын тухай бол нэг айхтар юм байхгүй. Гэхдээ 4 ах トゥ нийлүүл ер нь бараг төмөн зэрэг гаргаж чаар юм харагдаад байгаа. 4 ах トゥ 2000 гэхэлэр 8000 болчихж байгаа юм шүү дээ. Тэгэхээр зэрэг бас яг тэр бүс нутагтаа бол баг хүч биш байгаа. Яг нь Майкл Хоп бол 4000-аас 8000 зэрэг гарах байсан юм байна гэж тэгж тооцсон байна лээ. Ариг бүхийн их хатан ойр татан байсан. Илжиг биш. Илчиг миш хатан гэж. Энэ сүүлд нь энэ 1388 онд хойд Ёоны хаан ширээнд суусан Исүдэр зоригт хаан гэж байсан шүү дээ. Тэр чинь ойртуудын дэмжлэгтээ суусан гэд. Тэгээд Исүдэр зоригт хааныг ариг бүхийн удам гэд. Ингээд байгаа чинь энэ илчиг миш хатны улбаа явж байгаа юм тэр. Ер нь бол. Тэгээд ойртууд энэ манай хаан гэж үзээд шүү дээ. Исүдрийг. Ийм бас нэг сонин юм байгаа юм. Ховд аймагт эсвэл увсад юу байвал хариг бүхийн хөшөө гэдэг. Баян гэж. Тий дийшээ ойрхон биш. Нутг нь ер нь дийшээ. Тэгээд юу байгаа. Өөр нэг хатан 8-ны хутагтай хатан гэж бичсэн байгаа юм. Тэгээд хонгородын хутлуу гэж хатан байсан. 3 хатантай байсан гэж. Сүүлд нь мань хүний хажууд хэн нь байсан мэдэхгүй. Одоо бүгд. Тэгээд ариг бүхийн уран дашид мөнх хаан эрчс мөрний орчинд байсан байрангуудыг харьяалуулж өгсөн гэж тэмдэглэгдсэн байгаа юм. Тэгээд тэр уран даш ширгийгээд ариг бүхийн хоёр хөө хэнийг номлон нэг дагаж хайдаггүй эсрэг дайнд явсан. За тэрнээс гадна Тулуу хааны Татваримээс төрсөн нэг хүү байгаа. Согоот гэж. Тэр согоотын хүү туг төмөр бас энэ дайнд цуг явсан байна. Энэ туг төмөр их бүжигнүүлнэ. Тэгээд энэ ер нь бол энэ согоот гэдэг нь яг нэг Татваримээс төрсөн бүүг гэдэг шүү дээ. Тэгээд Садрын чуулганд бичгтээ Саргагтааны бэхгийн амьд байхдаа нэг ангийг энэ согоот төгссөн чинь цэргийн ангийн дарга нь удамгүй өндөглөө гэж дургуутсаж бослог гаргасан гэж бичсэн байна. Уул нөгөөд чинь аль нэг хаангууд очих гэсэн чинь Татваримын хүүхд төгчлөө гэж дургуутсаж яахгүй юу. Тийм бичсэн байдаг. Тэгээд номлон очичоод хайдууттай байлдах гэдэг. Олддгүй. Бүүн уулын дунд байгаа шүү дээ. Тэгээд одоо тэрэнд бол одоо цэргийн жанжны мэрэгэн ухаан гаргаж хайдуут
талд тулгдаанд гаргаж ирэх хэрэгтэй байдаг. Номлооны ухаан хүрээгүй юм шиг байгаа. Ер нь бол номлон гэдэг нь жоохон гонтов чант юм байсан юм байл бүү. Тэгээд тэр нэлээд удаан тэгэл уулын тагаар хийсэл хайгаал явдаг нөгөөд хайдуу нь олддгоо ингээл байгаад тэгээ сүүлдээ нөгөө дагаж яваа хангууд нь залхаад тэгээд эхлээд юу яасан байгаа. Ер нь ширгээ гэдэг чинь мөн хааны хүү штэ. Тэгэхээр ерөөсөө мөн хааны хүү хаан ширийн дөр хөмжлөх ёстой юм биш үү? Яахлаар хувлаа байдин гэдэг санал тэр туг төмөр гаргасан байна. Энэ сайхан бодлуулдаг яг ер нь нэлээд идэвхтэй. Тэгэд эдгээр чинь 1276 онд бослог гаргаад нөгөө номлооны чинь барьж аваад тэгэд Мухлын ачгүй Антон ноён бас цуг ирсэн. Антоныг барьж аваад тэгэд хайдуу тавьчихад өгсөн. Энэ хоёр таныг ингээд алах гээд айгаа яваад гэдэг. Тэнгүүт нь хайдуу болгоомжилж байгаа шүү дээ. Хувлаагийн үг цаазаар авчвал жинхэнэ хувлаатай цусан өшөөтэй болох гэдэг шүү дээ. Хайдууч бас нэг юм сонин дипломат бодлого бариад байгаа шүү дээ. Хувлаатай байлдаж байгаа. Тэгтээ бүр нэг тэгж хонзонгийн хэмжээнд биш. Тэгэнгүүт нөхөр энэ хоёрыг яах вэ? Та шийд гээд алтан урд руу мөнх төмөр ханд өгөө явуулчих. Халуун дүнс гар дээр шийдсэн нөхөр гэд паслчиж байгаа байхгүй. Тэгээ хувлаараа буцаа шийдэхгүй байна те. Хувлаараа буцаа шийдэхгүй байгаа. Хувлаараа буцаа шийдчихвэл нөгөө нэг барьж ирсэн хангу үүч гайх шүү дээ. Гүд яаж байгаа юм бэ та гэдэг. Тэгээд нөгөө хангуудыг болохоор окей та нар наа 50-та нутагтай байжээ гэд хайдуу болгоомжлоод байгаа байхгүй. Яг хажуудаа авчирчвал дахиад хувлаатай дайн болон за тэр дайныг дийлэхгүй юу асуудлыг тэмдэгтэй штэ. Зөвхөн тэр байгаа газартаа байгаа дах юм бол дараа нь тэр хувлааны ирээч үү гүйч үү тэгэл олон юм болно л та. Номлон нэг гэхдээ мөнх төмөр буцаацсан байдгийг. Хаашаа? Хувлаар байна. За. Тийм мөнх төмөр бол өөрөө тусгаар болох тухай юм бодож байгаа болохоос биш нэг хувлаатай онцонтой хүн биш юм чи. За тэгээд яг ер нь бол Рашид эдийн сударт бол энэ одоо үед айгүй олон цэргийнхэн олдсонд орсон номлооныг дагаж явсан. Тэднийг бүгдээр ингээд Каирын зах дээр одоо авчиж боолуулгад зарсан гэж. Тэгэхээр ингээд Илхант улс мулс руу явуулдаг ч байгаа байхгүй. Монгол зэргүүд үү? Монгол зэргүүд юм болов. Одоо ер нь ойрдууд юм шиг байгаа. Тэгээ Илхант улсад очиснууд нь тэгээ цаашаага Каирын зах дээрээс юунууд ойрдууд худалдаж авч. Тэнд ч нэг ойрдын хороолол байсан шүү дээ. Тэгээд тэнд очисгоосон гэж. Тэгэхээр зэрэг тэр өөрхий зэргүүдийн ихэнх нь ойрдууд. Ер нь энэ бужигнаад байгаа газар чинь ойрдын нутаг шүү дээ. Мэргэн сайд Агдам буугийн амар сангийн тэргүүн түүхийн ухааны доктор Отгон Баярыг Монголын гээгдсэн түүх цовруулын шин дэвтэр болох Монголын гээгдсэн түүх 3 ном хэвлэгдэн гарч уншигч таны гар дээр хүрч байна. Их түүхээ судалж эрдэм мэдлэгээ зузаалцгаая. Энэ гладиатор шиг кино хийчихмээр юм биш үү? Нэг ойр цэргийг загтаад Каирын зах дээр Яг үнэ. Бэйбарстай уулзаад тэгээд бас сонирн болж магадгүй. Гэхдээ яг тэр тухай бичгтээ Рашид эдийн энэ бослогын төлөвлөгч нь тогтмор байсан юм а гэдэг бичээд байгаа. За тэгээд тогтмор чинь юу гэж байгаа? Энэ одоо мөнхийн хүн ширгийг одоо их хаан болгож зарлаа гэдэг санал гаргаад хувлаатай тэнцэх хаан болгох гэдэг шүү дээ. Тэгээд том хуралдаа хийгсэн юм яриад. Тэгсэн нөгөө зөчий болон өгөөдөө удмах юм бол ер нь нэг их дэмжээг баг. Яг гэвэл ширгийч мөнхийн хүү тулуун удам. Өгөөдөнх яагаад дэмжих хэвтэй. Нэг асуулт байна тий. Хайдуу. Яагаад өгөөдөө удам биш дахиад тулуун удам байгаа гэдэг юм яригдана. Зөчийхэн бол заа да тэгээд дахиад нэг юм гарна гэдэг. Ингээд ерөөсөө болж өгөхгүй. За тэгээд ерөнхийдөө Юанаас дахиж шин зэрэг ирээд тэгээд туг төмөр нэг удаагийн байлдаанд тэднэрт буцхагдаад тэгээд ширгийч гэсэн за ер нь энэ бүтгэх оровтой нийлдсэн юм байна гэж бодсон юм уу яасан ер нь жоохон зай барьж зүхтэж эхэлж байгаа юм. Тэгэнгүүт нь нөгөө туг төмөр чинь ганд бурахгүй энэ ширгий дургуцаад байгаа юм бол сарбан гэдэг дараагийн юм тэрийг нэг ханаар томлие гэдэг. Тэгээд юу яагаад тэгсэн нөгөө хиний ариг бүхэн хүү мэлэг төмөр тэгт нь хэлж байгаа. Тэгвэл эхлээд бид нэр нийлээд одоо сайн дураараа сарбаныг удирдагчаар томиллоо гэсэн одоо бичиг алтан орд руу явуулъя гэж.
Тэгэхээр мэлэг төмөр бас хараад байгаа штэ. За алтан ор дэмжих нэг үе үзье. Тэгжээс дараа нь юу яа гэж. Тэгээд нэг ийм бичиг явуулж үзсэн байгаа. Тэгээд ингээд тэгсэн чинь нөгөө жумгуур гэдэг ах нь байсан шүү дээ. Жумгуур нь сарбаа нэг дэмжихгүй гэдэг. Мэдгүй тэр хувийн проблем байсан байж магадгүй. Тэгээд хар нөгөө туг төмөр нөгөө тэгвэл одоо чамтай байлдана гэд жумгууртай очиж байлдсан байна. Тэгээд нөгөө хувлаатай байлдах хэвээр улсууч зүүлдэ хоорондоо нилээ юм болоод тэгээ нэг сүрхий байлдаачгүй юм билээ. Тэгээ байлдахгүй очисон чинь цэргүүд нь жумгуурын талд яваад орцсон. Туг төмрийн цэргүүд нь тэгээд туг төмрийг барьж аваад цаазлаад тэгээд яасан тэгсэн чинь нөгөө сарбааны гач гэсэн баривчлаад тэгээд хөх ордон хаанд үргээд өгсөн баг. Алтан ордон чинь нөгөө цагаан орд хөх орд гэж байсан шүү дээ. Одоо наадлын Казахстан нутгийн хөх орд байсан. Тин чинь Хоничи гэж хаан байсан. Хоничи түргээд өгсөн байгаа. За ингээд за тэр хавьд учир нь олдоход их хэцүү. Тэгэл одоо хиндээ чи яаж байгаа ингээд. Юу та нөгөө ихлэ лаг хаадын тоглоом бай Чингис хаанаас гэсэн. Одоо найз хан хөвгүүдийн барыг одоо юу тоглоом өстой жинхэнэ хүүхдийн тоглоом гэдэг шиг болж байна. Гүү гэхдээ эн чинь ингээд гол юм цаана явж байгаа нь ариг бүхийнхэн юу гэж байгаа байхгүй. Ариг бүхийн удам тэр хавьд ингээд бужигнуулаад яваад байгаа штэ. Ер нь бол яг мэдээж би жоохон харгас юм ярьж хад ховлоо одоо нөгөө тэр тухайн үеийн төрийн цаазаараа автсан бол бас энэ хавьд чинь тэгж бужигнохгүй штэ. Хайдаг мань хүн мөнхөр шигсэн. Ер нь бол өгөөдөө удмахныг цаазлахта хайдаг насан балчир юмгээд өршөөцсөн. Тэгсэн чинь нөгөөх нь очиод тэнд амар том асуудал болгоод тавьдсан. Арай бүхийг бол за одоо дүүмэн юм ял асуугаад яхав гэд хүүхдүүдийн үлдээсэн чинь хүүхдүүд нь очиод хинтээ хайдуутай нийлээд ингээд хувлаад бол асар том проблем болж эхэлж байгаа байхгүй. Ер нь тэгээд ариг бүхийн тухай хоёлоо ярьж байгаа. Энд ч тэгээд нөгөө хаадын тоглоом ариг бүх ингээд ариг бүхэл яриад тэгээ эн чинь нөгөө ойр татантай байсан гэд ярьсан шүү дээ. Тэгээ тэр хатны шугамаараа энэ ариг бүхийн удмын арпа гэдэг чинь бүр Илхан тулсад очиод сүүлийн Илхан болчихж байгаа шүү дээ. Арпанд. Тэрийг хоёулаа тэгээд нөгөө нэг Илхатын хаадын тоглоом дээр ярьдсан билүү. Тэр бас их марзан түүх би. Ер нь бол тэгээд ингээд ийм олон үйл явдлууд энэний үр дагавраар явсан. Тэгээд яг Исүдэр ч одоо тэгээд Исүдэр зоригдхан ариг бүхийн удам мөн биш гэл одоо бол маргаантай байдаг. Гэхдээ ийм нэг сонин хүн тэгээд энэ хүний намтар түүх гэхээсээ их талд болж исэн асар том үзэл суртлын тэмцэл баггүй. Ариг бүхийн гаргаж ирсэн үзэл суртлын онлыг хайдуу аваад тийч Хувлын хааныг нас бартал тэр хайдуу гэдэг зүгээр нэг юм жижиг мөн хотын захирагчийг хэн тоох юм те Кайлик гэдэг хотын захирагч штэ. Тэгээд тэр чинь 40 жил Хувлаатай байлдаа хийж байгаа юм чинь. Тэгээд Хувлыг нас орсон хойно өгч байгаа штэ хайдууч. Тэгэхээр зэрэг ийм том үзэл суртлын тэмцэл их талд явсны илэрхийлэл нь бол энэ хүн багт. Ер нь зүгээр энэ нар ч одоо нэг их нэг хааны хөвгүүд хунтайч нар хаан хөвгүүд тэгэд яг эднэрийн мөнханы дараа эдгээрийн зөрчлийг шийдвэрлэх томчууд байхгүй болсон байсан үе таарчлаа тий. Сорогтон хатан байхгүй. Сорогтон хатан чирсэн мөнхийг хаан суусны дараа шахуу нас орчиж байгаа. Батхан байхгүй. Батхан тэгээд нас орчин. Ер нь ийм байхгүй юу? Гэт нэг жижигрээл байгаа. Одоо Чингис хаан гэж агуу амьд байлаа. Өгөөдөө тална тий. Гүйг бол бүр 11 болдог ч юм уу. Мөнх бас арай үгүй гэдэг ч юм уу. Гэхдээ мөнхийн үед болоод ирэнгүүт наадах чи ачнаар болчихж шээ. Мөнхийн үед бол тэр алтан ордонд сууж байгаа мөнх төмөрч юм уу Бэрх хаан бол мөнхтэй нэг холбоотой биш. Бараг үзег хүмүүс байгаа шүү дээ. Хоорондоо хамаарлах багтай тий. Тий бүмэд үеэл хаяал одоо өөрийн үед гэдэг юм болоод тэг ингээд нөгөө юм нь холдоод удам судрын холбоо нь холдоод нөгөө талаас эн чинь бүгдээрээ бие даас эдийн засгийн бааз дээр суурилчж байгаа хүмүүс аахгүй. Дээрээс нь тэр тухайн орон нутгийн үзэл суртлын бааз нь
тэр хүмүүсийг чи өөр болгож хүмүүжүүлээд байгаа байхгүй. Хятад бол шал өөр. Дундад Аз гомор шал өөр. Перс, Иран шал өөр. Дэштэй Кипчакийн тал гэхээр бүр шал өөр гэдэг. Ингээд ийм одоо бие даасан эдийн засгийн суурьтай бие даасан юутай ийм болоод хувирчиж байгаа гэсэн. Иргэншлийн суурьуд нь ч гэсэн өөр. Иргэншлийн суурьуд нь Чихний суурьуд нь өөр болж ирж байна. Тэгвэл жижигэрж байгаагийн гайн юу юм бэ гэхээр тэр улсууд өнөөдөр ингээд их Монгол улс байж байгаа 4 хуваагдлаа. Дараа нь тэр 4 хуваагдсан ч гэсэн жишээд Алтай орд ч бол одоогийн Европын нутагтай бараг тэнцэж байгаа шүү дээ. Ер нь бол Оросыг хасал одоогийн баруун дорнод бол өрнөд Европын нутагтай тэнцсэн их том улс байж байгаа шүү дээ. Хүн амбан ч гэсэн дутхгүй. Тэгээ тэр улс айжмдаа задраад эхэлж байгаа байхгүй. Оросууд шилэхэд айхаа болж эхэлж байгаа байхгүй. Урд нь бол Америк байгаа шүү дээ. Алтай ордтой харгалтна гэдэг бол за Алтай ордын зэргийг буцаглаа гэж бодоход цаанаас нь их улсаас нь бүр амар юм ирнэ. Тэ? Чи Техас мужрууд айрж болохгүй шүү дээ. Аюул болно шүү гэдэгтэй адилхан юм. Тэгсэн чинь дараа нь Техас нь бие даасан. Улс болчихж байгаа байхгүй. Тэгвэл Техасыг бас харна шүү дээ. Энэ хэдэн зэрэгтэй юм бэ? Гусчиж болох нь үгүй юу гэдэг шиг ийм юм болоод эхэлж байгаа. Дээр нь автоорын зөрчиллийн хувьд нэрч хол өссөн юм биш. Чингис хаан бол тухайд хувьлаад их дургүй байсан гэдэг юм бий. Тааламжгүй. Бор царайтай, том биетэй, бүдүүн баарыг биетэй, бараг морин чадахгүй юу хэмжээний гэдэг тийм юу вэ тийм. Ер нь юу нөгөө хідээсээ жоохон өөр гэдгийг айгу бичээд идэх. Сорхогтойны хатныг дуурайсан юм өнтер гэсэн юм би нэг харж ирсэн. Тэгээд Чингис хаан дургуйч юу ах вэ? Манайхан бол шийдгэд хүлгүүг илүү таалсан тухай баримт бий. Чи нөгөө дайнаас буцаад Хорезмын дайнаас буцаад Монгол нутагт иргэдэн нөгөө ачнаар нь тосч авч байгаа шүү дээ. Угтаад тэгэхэд хувлаа хүлгүү хоёр тэр дунд байсан. Тэгээд хэн хүлгүү зээр агнсан байдаг лөө хувлаа туул агнсан байдаг лөө. Нэг тийм болоод хүлгүү нь уулан дүүн шүү дээ. Тэ? Тэгэхээр зэрэг Чингис хаан болоод энэ хүлгүү сайн ир байна, энэ мундаг хүн болох юм байна гэдэг. Тэрнээс нь болоод хүмүүс хувлаа дургу гэж ойлгоцсон байж магадгүй. Нэг дуртай дургуудаа биш байх. Тэгээ бас нэг тийм манайхны дуурайсан хүн биш юм а гэсэн утгатай юм хэлсэн гэсэн юм харагдаад байдаг. Нөгөө талаас одоо чи ингээ хараар одоо Тайваны музейд байгаа нөгөө их хаатын зураг биш үү? Чи тэн дээр хувлагийн зургийг Чингис хааны зурагтай харьцуулаад хараа. Буруу. Үгүй илүү адилхан шүү дээ. Тийм үү? Тий, чи өгөөдийн зургийг хараарай. Зурсан хүмүүс нь урдлын хүмүүс юм чи. За. Тэгээ хувлын зарилгаар зурсан юм чинь гэж. Ер нь гэхдээ илүү адилхан яг ингээ харьцуулаад харах юм бол. Гэхдээ бүүмэд ямар фото зураг биш шүү дээ, тий? Юуны дундад Монгол гэдэг чинь одоогийн байршлаар хаана гэсэн үг? Дундад Монгол бас. Дундад Монгол гэдэг чинь Алтай нуруунаас ахуулаад цаашаа Каспийн тэнгис хүрсэн улсаа хэлж байгаа шүү дээ. Бас том улс шүү дээ. Цагаатай улс өгөөдөө эзэмшил хоёр нийлсэн улсын бүс нутаг шүү дээ. Бүхэл бүтэн бүс нутаг тий. Тэрийг дундад Монгол улс. Одоогийн бараг дундад Аз юм шүү. Одоогийн дундад Аз тэр чигтэй юм шүү. Тийм. Ер нь Алтай нураас цаашаа. Цагаатай улс орчгорч. Тийм. Казахстаны нутгаас бол Балхаш нураас пантуркизмын эсрэг энийг тавьмаар юм. Дундад Монгол улс. Нөгөө монголуудынх нь байхгүй. Манайхны монголчуудын нэг том дутагдал байна. Очсон газараа тэгээд хэл усаа хадгалах юм байхгүй. Тэгээд тэндээш ингээд орчдөг. Одоо тэгээд мэдгүй казахуудын дунд хичнээн одоо юу гэдгийг жаллаар, маллаар одоо тийм монгол аймагуд байгаа юм шиг мөртөө чи тэр жалгаартай уулзах юм бол тэр өөрийгөө монгол гэж бодохгүй казак гэж бодож байгаа хүмүүс байгаа шүү дээ. За тэгвэл хаадын тоглоомыг дараагийн ангиар өөрчлөл бас нэлээ урт явлаа. Дараагийн нэвтрүүлгээр уулзцаа үзэн штэ. Германд үйлдвэрлэв. Эрүүл мэндэд чанарыг Denk Farm